Атомын sales master гэдэг байна. Анх одоо энэ атомыг болохоор энэ анхаад амьд мастер маань тэр манай дүүд хэлсэн. Тэгээд дүүгээсээ ингээд амжаад бид нар ингээд авч мэдээд ингээд сүүлдээ явандаа ерөөсөө энийг өдрөөсөө хэрэгтэй ажил байна гэдгийг нь ойлгосны үндсэн дээрээс хийгээд эхэлсэн чинь үнэхээр энэ одоо тэр итгэл найдварыг маань одоо яг юу яаж байна нөгөө хангаж одоо тийм гэх ямар ч юм байхгүй. Одоо улам сонсох бүр нөгөө яруу сайхныг гайхан бишэлж гэдэг чинь монгол хэлний маань эренчийн гой шүлдэг шиг л сонсох бүр бас энэ үнэхээр шударга байна гэдгийг ингээд баталж байна. Батлагдж байна. Тэгээд за атомын за манай спонсор энэ дээрээ бид нартай сар ажилласан гэдэг түрүүн сарагийн хэлдэг манай хөгжөөний юм гэдэг Sharon Star Master Sharon Rose Master таны маань үнээс ингээ асууж байгаа юм. За аасаж хэрглэж байна уу? Нөгөө хүн хэрглэж байна гэж байгаа юм. Савн шампунь хэрглэж байна уу? Хэрглэж байна. Ингээд энэ бол өдөр тутмын бид нар бол ерөөсөө тийм юм хэрэглэхгүй байж чадхаа болцсон байгаа шүү дээ бид нар тийм. Тэгтэл за энэ өдөр тутмынхаа юм зайлшгүй шаардлагатай ойр зургийн юмар хэрэглэнгээ мөнгө олдог болмоор байна уу гэж хүнээс асууж байгаа. Тэр нэг сайхан санагдчихсан. Яг гэвэл одоо бид нар чинь атомын бараа үнэхээр сайн ямар саяын энэ хим үнэхээр сайн гэд бөөнийг үүрээ цугс аваад хийгээ шотын хийгээ бариад энэ уламжинд гараад зогсоод зараад явах ямар ч шаардлага байхгүй. Яаж мөнгө олдог энэ маркетингийн талаар нь одоо ингэ танилцуулъя. За атомын бол юм онлайн дэлгүүр байгаа юм. Интернет дэлгүүр гэсэн үг. За бид нар ямар ч интернет дэлгүүр Amazon руу ч юм уу ажи хаягийн өгчөөгээд вебсайт руу н ороод харж байгаа юм таалагдвал бодлоо авчих боломжтой байгаа шүү дээ. Гэтэл атомыг тийм үү ямар сайхан юмтай би орчиг хаягийн өгчих гэхээр хүн ороод бодлоо авч чадахгүй байхгүй. Заавал гишүүнчлэлээр ордог клубын зарчимтай. Тэгэхээр ингээд нөгөө хин нэгэн орчихсон байгаа гишүүнээр дамжиж орохоор тэр хүн дээр дахин давтагдчихгүй өөрийн гэсэн ID номер үүсэж байгаа юм. За ID-тэй болоод ID-гаараа дамжиж ороод одоо дуртай юмаа худалдаж авах юм боломжтой. Тэгээд одоо дандаа л яригдж байгаа дөрөв өмнөхөө чанар гэж саран гэрлийн танилцуулган дээр гарч ирсэн. Энэ нь болохоор сая ариун заяа гэсэн тэр хэлэхэд нөгөө $1200 юмыг $90 болтол дуулгаж чадсан гэдэг нь болохоор байж болох хамгийн хямд үнээр маш сайн чанарын бүтээгдэхүүний эргэлзэлгүй аваад хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг ингээд нийлүүлж байгаа учраас одоо орсон хүн бол шууд хожоод эхэлж байгаа юм. Шууд би маш сайн юм хямд үнээр авчлаа. Тэр маань над хэрэгтэй байгаа шүү дээ. За тэгээд олон даваа талтай тэр даваа талууд нь юу юм бэ гэхээр за тэгвэл нэгнээрээ дамжаад ордог юм байна. Тэгвэл намайг оруулчаач гэд би нэрээ дамжаад оруулахын тулд хэдэн төгрөг өгөх үү? Энтергээ зарим хүн асуугаад эсвэл за найз нь яг орох нь орно яах вэ? Гэхдээ одоохондоо би мөнгөгүй байгаа гэж байгаа хүн байгаа байхгүй юу? За гэж яриад юм байна гэж танилцуулахаар. Тэгэхээр эсэлтийн хураамж гэж юм байхгүй үнэгүй орно. Тэгээд за орчин бол алив тийм юм аав, ийм юм аав. Энэ сард чи хэдэн төгрөгийн юм авах ёстой гэсэн ийм ямар нэгэн тийм даалгавар байхгүй. За тэгээд одоо энэ утсан дээрээ шууд аппликейшнээ татаж аваад ингээд энэ дээр ингээд ороод ингээд ашиглахаар эн чинь одоо бүх юм чинь бага удирдан худалдан авалтаа хийн бүх компани чинь одоо компанийгаа ингээд кармалаад манай Mapcom чинь таньгаад ертөнцийг атгуулна гэдэг нэг уриалтай байсан. Тэр шиг одоо энэ ертөнцийн бизнесийг би одоо атгачаад ингээд явж байгаа. Энэ маань бас үнэгүй. Энийг үнэгүй хэрэглэнэ. За тэгээд сая заавал авах норм байхгүй гэсэн. За тэгээд ямар ч бизнес эхлэхийн тулд гудамжинд би одоо зөвшөөрлийг аваад түц ажиллуулъя гэхэд түцнийхээ одоо том жижиг ямар юм байдгийг тэр амбарыг бодлож авахын тулд 20-30 сая дотор нь ерөөсөө ингээд баах юм тавьж байгаа 8 хийхин тулд
эхлэлтийн хөрөнгө гэдэг эргээд 30 сая дор хаяж штэ. Ийм хөрөнгө хэрэгтэй байдгийг бол хүн болгон мэдж байгаа тийм үү. Тэгтэл би одоо энэ том бизнесийг эхлэхийн тулд хэдэн төгрөгтэй байх хэрэгтэй. Наа шууд ерөөсөө ямар ч мөнгөгээр ихэд яаж тэгэхээр өөрөө болон оруулсан бусад хүмүүс нь ямар нэгэн эрсдэл хүлээхгүй. Яг тэгвэл нэг ч төгрөг гаргаж ороогүй хүн чинь шатн энэ гэсэн юм бол одоо захгүй шүү дээ. А түрүүчийн тэр дурдчихсан тэр G таймд бол ерөөсөө бүр 3-4 сая тэрнээс дээш гэл янз бүрийн тийм багцуудтай тийм их мөнгө хөрхий байж ороод тэгэл бүгд ойлголтож бахирдал дууссан шүү дээ тэр бизнес бол ерөөсөө. А тэгэхэд энд эрсдэл байхгүй. А тэгээд өшөө давуу тал нь ингээд binary систем буюу хоёрхан баг үүсгэж явна. За тэгэхэд олон баг үүсгэж явдаг сүлжээнүүд байт юм лээ. Тэгэхэд энэ бинар буюу хоёр баруун зүүн гэсэн хоёр баг үүсгэж явна. Тэгэхээр нарны цацрах шиг олон багуудыг тал тийш нүсрүү байгуулад алиг ингээд дунд нь нөгөө нэг олон толгой хөөсөн хүн гэдэг шиг байж яг хоёрхан багыг хянаад ингээд тэднэртэйгээ хамтраад ингээд хамт хөгжөөд явах уу гэдэг нь бол үнэхээр давуу тал байдаг юм байна л да. Энийг бол сүлжээ хийсэн улсуудад бол хоёртын системтэй юм байна. Амархан юм байна гэж шууд тэрийг нь ойлгох юм байна хүмүүс. Тэгээд за хоёр баг үүсгэн гэсэн одоо энэ тэнд харагдаж байна. Тэгээд тэр голынх нь одоо бие байна. Дээд талын. За би баруун зүүн гэсэн хоёр хүн орууллаа. Тэрнээсээ цаашаа ингээд тэр хүмүүс нь хоёр хүн орууллаа. Эсвэл би ч гэсэн оруулна. Тэгэхээр тэр миний дараагийн игнээ бол 1-р үе. За тэдний оруулсан эсвэл миний ч гэсэн тэр 4 дахь хүний би оруулсан ч гэж болно. Тэр 2-р үе тэрнээс доошоо 3-р үе тэрнээс доошоо 4-р үе гэдэг ингээд цаашаа явхад ерөөсөө 20 үетэй багтал болооч гэдэг юм уу эсвэл тэрнээс цаашаа чи байгуулж болохгүй ч гэдэг юм уу 100 үе болоод зогсно гэсэн юм байхгүй хязгаар байхгүй. Хязгааргүй нь ягаад давуу талтай бол одоо тэр утгагүй тайлбарлана. Тэр хоримтлал гэдгийг одоо ингээд ярихад одоо би мөнгө олох гэж хэлсэн шүү дээ тийм. Тэгэхэд би тэр мөнгө олоход яаж мөнгө олж байгаа вэ гэхээр ерөөсөө би хүнд мөнгө төлж энэ системд ороогүй хүн надад мөнгө төлж